Дүрсийн эрдэмт Төвшин Баатар. Даалдар нар буудлуулан айлдана оо. Бомон олон дүрсийн ухааныг болторн нэгэн таньж мэдсэн. Хөхөмөх тэнгэртэн Баатар цолтой. Номтын 33 тэнгэртэн суудалтай. Хөрсталтан дэлхийдэн бууж нэгэн нордж нэгэн явхал заяатай. Лосын тэвэр шогших гүйдэлтэй. Хормостын тэнгэрээр дүүлэх дэвэлтэтэй. Даван эрдэнийн өнгөтлөг хүлэглэж дасын дүрээр хөрсtöд оршин буй тавилант олон ухааныг өвлөх Төвшин хэмээх Баатар буйза. Галын шидэр дүрсийн ухааныг таньсан, галын шидэр дүрсийн үлийг дүүргэсэн Төвшин хэмээх нэрт өвгөн буйза. Горволжингийн дүрсийг нийлүүлэн уралсан Баатрын догрог тэргүүнтэй бэлээ. Горволжин дүрсийг нийлүүлэн байж 3000 горволжинг хэлхэн хийсэн. Ганган бүхний дээд цугларсан горволжин дүрстэй 3000 эдийг нийлүүлсэн тэргүүнтэй буйза. 40,000 дөрвөлжинг нийлүүлж дөрвөлжин эдийг дүрслэн үзүүлсэн. Дэгжин хэнцэр ирэн эдэр гойсон. Дэндүү чамин гойлор чимэглэгдэсэн. Дан ганцхан хөө хуйг тань буйза. Дөрвөлжин дүрсийг агуулах хатуу эдийг цээжинд нийлүүлж уралсан бэлээ. Ангийн арьсан дөрвөлжин өдсүүдийг 20,000-аар хормойдон залгаж уралсан ховор нэгэн хөө хуйг нь бий буйза. Бомон төрлийн дүрст түмэн төрлийн хэлбэрт нэстэг одуудаар байлдж явлаа. Шидд одуудаар байтж явлаа. Галдулайсан дүрсийг гайд дайснууд руу өнлөн шидж явлаа. Дохон дундан зоожил явлаа. Зүрхэн дундан сөлбжил явлаа. Дусалж үлдэхгүй болтолоо шүүрсэн улаан зусыг урсгаж явлаа. Дүрсэн олон зэр зэвсүүдтэй буйза. Улаан хүрэн азрагтай бэлээ. Оргиш тэмүүлэх чадалтай бэлээ. Ухаан хайрлага сургаалтай бэлээ. Далайг туулах чадалтай бэлээ. Улаан хүрэн азрагыг намхруулаад дайнд мордож далайг гаталж талыг туулж элсэн манхныг давж явлаа. Орон тэнгэрийн хатантай бэлээ. Уулзаж учирсан түүхтэй бэлээ. Ордуин их ухааныг өвлсөн хаддын удмын өгсөө залгамж. Хамаг бүхнийг урлан байх чадалтай. Урлаач нэгэн хатантай буйза. Тансаг бүхнийг урлан байдаг танхил нэгэн хатантай буйза. Гоёмсог бүхнийг урлан байх гоо нэгэн хатантай буйза. Мяндаст бүхнийг томон сүлжиж мэргэд бүхний хөө хуйгийг урлах. Нэд бүхнийг эвлүүлэн хадгаж нэгэлгүй бүхний хөө хуйгийг эмжиж уралсан чадалт хатантай бэлээ. Чимэг зүүсгэлт хатантай бэлээ. Чинэлэг нэгэн хатан буйза. Гоёлт нэгэн хатан бэлээ.
го дурт нэгэн хатам бойза. Номи вшэлгэ ухааныг суралцсан байж. Жад шидэг ухааныг өртөөлөн байж. Жайг тэмэрэгдийн өгсийг сонордом байж. Жигур тэр дэмүүдийг сурчил явла. Алийг нь мэдж, алийг нь таньмаар байна нурс. Онлот нэгэн хараваа ганалж явла. Бамбад нэгэн хамгаалтыг барьж явла. Байлдаг ухааныг дуулжил өнгөрөлөө. Шидийн үлсээр шоогуулжил явла. Галуулан цагийг дүрлзүүлжил явла. Цаг норм бүхэн дээр нь бужжил явла. Гинжид зэвсгүүдийг барьжил явла. Сэлэм тэр дэмийг сурчил явла. Айлдад байвал 5 нарыг үзэн буйза. Ардолон үрсэд ингээд л айлдчихъя. Улаан галын цагийг шидэж явла. Улайсан байх зэвсгүүдийг онилж явла. Улаан цусан махыг хойхолж явла. Өвдөс олон шидүүдийг сурчил явла. Дурсын их шидийг ашиглаж явла. Дайны төлөвлөгөөг хэлэлцэж явла. Догшин хэрцгий дөрөмгий бүхний өдөөс шидэрч, идэрч, зэвсгэрч дайтаж явла. Шинжиж мэдрэг чадaltaй үрсэн мэдэрцгээ шид бүхнэн тоочод байвал өвгөн би хэн байх нь өөрстөн таньж мэддэ тандж ухда. Дайснуудыг давдлан ирэхээс 7 гаригийн өмнө дайснуудыг дайн үсгэхээс 7 гаригийн урд галын хөхөдөлийг нь ажиж суунам. Гариг бүхэнд хардаг дөлүүдээс гарцаагүй ялгаатай дүрс түүнд боонам. Гал дээр бох дүрсийн ухааныг төлдөж гамшигд дайсан бүхнийг таньж мэдж явла. Гасланд хармууг тандж мэдж явла. Ард олонд таньсан мэдснэн сонирдуулж явла. Анд болсон баатрууддан дуулгаж нэгэн явла. Хаан болон дээдэст амжин хэлж явла. Хадад болон үрсэд сонирдуулж нэгэн явла. Хормастын үл хүртэл тамга тэмдгийг үзүүлж дүрс дүр бүхнийг харуулж хэлж өглөө. Ан амьтд бүхэн үргэн өсчж сануулж л байла. Аратан бүхэн архирч нэгэн дуулгаж л байла. Нэлчд улаан цагийг зажилж нэгэн Нэмэг халуун цагийг залгиж нэгэн нэрбэр эрчи хүчээ нөхөн байж оршилоо доо. Нөхөд болсон андуудын урам зоригоор дайсан болон хар моотнуудыг дарж дийлж дайны дундч тэнхэн тамбран сэлбэж явла. Гала сэрх халуун элч эрчмэг цаг ноосхог шид хүж чадлыг цагтай дайчин бэдэн сэлбэж нэгэн явла. Домчин ухааныг цагийн шидээс сурсан бэлээ. Домын ухааныг цагийн үлээр дүүргэсэн бэлээ. Хүмүүн биеийн шарханд цагийн хүчийг өгч хилэнд цагийн галаар төөнөж нэгэн явла. Халуун цагийг унтар тал шархан дээр нь тавьж хавтай биеийн тэнхэг дэтгэж нэгэн явла. Хүч дулаан галын эрдэмт шидийг хүмүүн энэл бийдэн аривнтэй хурааж явла. Янз бүрийн дүрсийн ухааныг сургаж нэгэн явла. Ямар идэр шаргадасныг төвгүй таньж явла.
Ngoogaga цагийн элчийг шархаа тойруулан тавихадан ямар хэлбэрээр тавихан хэлүүлдэлтгүй мэдж явлаа. Орчлон хорвоо дэлхийд гал үүссэн тэр цагт Ногтргүй ертөнцийг одөрхөс бүрийг ширтэж Очдох галын утад дөлийг шинжин сууж ой модон дундах дурс хэлбэрийг харж одод тэнгэрийн үүлэн хэ хоори яжиж Алтан нарны үзүүлэх арвин дурсыг таньж Алдартай дурсын шидийг нь таньсан түүхтэй. Айчим байж сурсны үчигэн амтны минь толобон юм аа. Алтан нарнаас эргэ тамг үсгэн юм. Асралд тэнгэрээс бох арвин олон бичигт эрчимэн засаргийг харж сурж мэдсэн түүхтэй. Галын цогийг гартан атгаж нэгэн газар шорооны чулуу бүрийг мэдэрч нэгэн голгорхны харига бүрийг таньж нэгэн гайхамшиг тухай мэдлэгийг зохицуулж байлаа. Дур хэмээхэн өөрөө дурсыг оршом буйзаа. Дурс хэмээхэн өөрөө Очхийг нууцлан буйзаа. Дурсан өөрөө томын шидийг нь хадгалан буйзаа. Тамаг хэмээх нь тэнгэрээс буусан. Зарлагт нэгэн дурсын нээлбэр юм. Хүж чадал эрдэм мэдлэгээр нь тамхан орой дом буй. Харин дурс хэмээвээс дурыг нь үзүүлж хэлбэрийг нь айлдам буйда. Дэмочр дурсын эрдэм суралцахта алтан нарыг харж дугуй дурсын ухааныг өвлөж авсан. Одод тэнгэрийг харж үзүрт дурсын ухааныг өртөөлж мэдсэн. Хой салхийг харж хасын их дурсыг эхэлж тунгаасан юм шүү. Ямар уйланд дурсыг ашиглаж буйгаас янз бүрээр дурс өөрөө хувиран буйзаа. Ямар үед дурсыг хэрэглэж буйгаас дурс өөрөн хүч чадлан ховлон буйзаа. Дурсын их ухаан нь хүмүүн ардад дэлгэрэх олон үеийн эхлэлийг тавьж өгсөн. Өнөө цагт дурсын их ухаан томшгүй олон болон хөгжсөн байна. Дөөнийг таньж мэдж буйн цөөхөн байх юм. Хэдхэн дурсал хөрсtöд өдөгөө алга байна. Дурсын их ухаанд суралцсан урс дүнгүр олон үлсийг дүүргэх тэнхээтэй болдог. Өнөө цагийн урс сурж нэгэн Аббас өргөө цагаан гэртэн өөрийн махан бэйдэн өндөр төрийн ухаанд нь эхийг дэлгэх буйзаа. Содрын сургаалуг ухаан бүхнийг дурсанд буулгаад айлдаад хэлчих боломжтой. Содрын арвин их үйл бүхнийг дурсээр харуулад дүүргээд өгчих боломжтой. Бомон мэрэгэн ухаанд чинь дурсээс л үүсч байгаа. Бууран өвгдөн хүртэл дурсын ухаанд суралцж байлаа. Хаан ямар үйлэнд хэрэглэгдэж байна вэ? Хэрхэн юуг өгүүлж байна вэ гэдэг нь бүгд ондоо билээ. Дурсын шидэг үрсэмэн махан биен ангахад арвин их хэрэгэлээ. Махан биен засахад арвин их оролцоола. Болохгүй үйлгэж барагал баймгүм да. Нэгэн дурсыг эмлүүлсэн ч тэр бол үйл.
Нэгэн дурсыг ашиглаж нэжгээд олон зүйлийг устгаж хороож нэгдүүлж амилуулж бүтээж болно. Дурс бүхэн ийм л үйлэнд ордог юм. Мөрс та нарын өмсөж эдэлж буй даавнд чинь хүртэл дурс бий шүү дээ. Тэм очир дурсын шидээр дүүргэж болохгүй үйл гэж хаан ч үгүй билээ. Дурсын шидээр хүчрхэг учир дурсын ухаан арвин дэлгэр учир дурсээр хийж болохгүй хийгдэж болохгүй дом засал үйл хэрэг гэж хаан ч үгүй. Хамгийн жавхлан дурсын ухааныг хайж сайн мэдсэн байхтал оршин. Оюунда тунгаасан байхтал болох юм. Малчир урс та нарын энэ махан бие чинь 3574 дурсээс бүтсэн байдаг юм шүү дээ. Тийм учраас урс та нарт дурсын шидээр хийж болохгүй, дүүргэж болохгүй үйл гэж баймгүй. Аливаа нэгэн зүйлийг таньж мэдхэд марвин олон салаа мөчөртэй байдаг. Дурс бүхэн өөрөө томон олон салаатай. Дурстай холбогдохгүй эдэг гэж үгүй. Дурстай холбогдохгүй зүйл гэж үгүй. Урс та нарын ярьж буй, хэлж буй өгчин хүртэл дурс болон хойрдог. Тэгэхээр урс та нар ямар ч үйлэнд орсон бай. Тэр л олон дурсээс холдож хагацж чадахгүй. Дурс өөрөө үг, үйлдэл, өнг, шинж чанар, амт, итерхтэн, амьгээд харамууч хүртэл илэрхийлж чадна. Дурсын ухааныг холбож болохгүй зүйл гэж үгүй. Дурс бүхэн тоог илэрхийлээд байхгүй. Дурс бүхэн эд өнгийг илэрхийлээд байхгүй. Дурс хэмээх нь хамгийн өргөн цар хүрээтэй. Дэндүү олон нууцуудыг агуулгах чадалтай эддээ. Алган тосод тэнгэр рүүгэн хар. Алтан наран цагиргаар гилж байна. Мэлимигийн нэгэд дэшин хар. Мөн хөх тэнгэрт нь мөнгөн сарн цагиргалан гийж байна. Уусал бүхнийг эглэл энэ хоёроос үүдэлтэй. Уусал бүхний нэгэн болсон дурсан билээ. Боронхи дурсын талаар айлдий гэвэл бомон их содроо буух учир давчилж нэгэн хэлий. Тонгааж нэгэн авцгаа. Эмбасан махан бэй чинь алтан нарны ивэлтэй. Бомбологт нэгэн эрчим дор оршин. Учиг үнэнийг нь тайлбас. Бомон эрчмийн цогцыг агуулж буйг хэлнэ. Алагнуудээ нэгээд хар. Доромгор мэлмиг нь догтоогоод нэг аж. Тойрог дурсан байж л байна. Ямар шидэтэйг нь тань мэд ох. Өргөө цагаан гэрэн хар. Өнөр олон хасан дундан эргэлдэм буй. Тооноо нэг тойроод хар. Бомболог хэлбэр нь оршин буй. Боронхи дурсан нуугдам буй. Ухаан бүхний эхлэл болсон. Өндөд цагаан өргөө гэрчин. Юуны учир боронхи дурсан доршнов? Дугуй хасыг өөртөө нуусан. Дугрыг нэгэн дурсан юмсан. Нэрчилж буй нэгэн их хас юмсан. Давхцан оршин байх. Даамай олон хасын их хэрэгэлтийг
Далай цагаан өргөө гэрд чинь далдалж нууж үлдээсэн юмсан. Одоо тэнгэрэн духлаад нэг хар. Огторгүй ертөнцөн туулаад нэг хар. Ауга бүхний нөөцийг өртөн агуулж. Надгийн хар муугаас үрсэн хамгаалж. Арвин дэлгэр ухаан арив мэдлэг бүрийг. Боорнхи дүрсэн өөртөө хураасан түүхтэй. Дугаргалан байх лусыг хар. Цагаглан хэвтэг лусыг хар. Хүчин их хорлолтой нь бэлээ. Хүний нэгэн андан бэлээ. Дэгэж аяг чангах дуутай. Дэнж толгодор цагаглан гүйх. Лус нэгэн амтэн чинь хүрдэл. Дугуй дүрсийг нь нууж байна да. Боорнхи зүрх чинь өөрөм бөх зүрх. Боорнхи дүр чинь өөрөм бат цагирэг. Боорнхи дүрс чинь өөрөө бомон олон өвгдийн язгуураас үүсэлтэй. Бомон олон өвгдийн оюунаас үүдэлтэй. Ханаас нь ч хатгаад нэгэн үдсэн ч харваад нэгэн хайсан ч халдад нэгэн товтолсон ч хамгаалах чадалтай шидтэй бэлээ. Дурсын шидэр дайтхын ухаан нь цэргийн зохион байгуулалтад оршиж буй. Дайтж тулалдж давшин байхадан цэргүүдээ ямар дүрсэн дөрвөлх вэ? Ямар дүрс хэлбэрийг үүсгэж хармуутай дайтхав. Мөн дүрсийн шидэр хармууг харвж устгаж дүрсэн амийнхан эсрэг дүрсээр устгах. Дүрст хүч чадлыг өдөөсөн явуулдаг байлаа. Дүрсээр дайтхан ухаан гэвэл ийм л байна да үрсэмэн. Тонгож байна уу? Бүхэл дүрсээр хамгаалалт хийж болно. Бүхэл дүрсээр өөрийгөө хамгаалж болно. Эрчмүүдээр дүрс үүсгээд хамгаалж болно. Элдв янзын хүрэн хамгаалалтууд үүсгэж болно. Хамгийн их зөнхрөх дүрс нь бомбор зүг хэлбэр. Хүмүүн бие хамгаалбал бомборцол хамгийн тохиромжтой. Уйлдүрэхээр бол гурвалжин дүрсийг үүсгэх хэрэгтэй. Хэрв дайтахаар бол од хэлбэртэй үүсгэх хэрэгтэй. Харин бусад дүрсүүдийг хэзээж ашиглаж болно. Хамгийн тохиромжтой хэмжээсүүд гэвэл эдгээр нь байна. Мөрс танарт одоогоор мэдэх хэрэгтэй нь эдгээр л юм да. Тоос орчлон тоонод дэлхий дэн арших. Тоомгийн олон дүрсийг хамгаалан дайтаж халуун ам хатан зүрхэн хадад чулуун гурвалжин орой дээр өргсөн бэлээ. Хан хормост тэнгэр өдөө хатарж жороолж нэгэн явахда хөрс алтан дэлхий дээр хийсэн бүтээснэ нэг дунгааж монхох тэнгэрийн ивэлэр мэрэгэн олон шидүүдийг суралцаж лусын их хатныхан хүч чадалаар лусын их хатныхан хайр инэрлэр хөх тэнгэртэн дэтгэгдэж заларсан бэлээ. Хөрс алтан дэлхийгээс мордоходон хорвоо ертөнцөд сурсан мэдсэн бүхнэн тэнгэр эцэгт толилуулж тэнгэр эцгийн хэмжээшгүй хэрхэнд нийцэж элбэрэлт энэл тэнгэрийн хэн эгэлгүй нэгэн баатан болоод энгүй их үлсийг дүүргээд сууж байна. Монхох тэнгэрийн бэлэгдэлт
Гурвалжин үзүрт дурсан бэлээ. Орчлон хорвоо дэлхийн дээрээс хөө тэнгэрөд холбогдсон хүйт нэгэн ариун дурсан бэлээ. Босоо голч бүхнийг хөх тэнгэртэй холбож бадамлах халуун ам гурвалжин дурс болж буусан. Өдөө тэмүүлхэн бэлэгдэл болж гурвалжин дурсан буусан юм. Үүслийн гурван эрдэнэнч дэлхий ээжийн алтан аминч гурвалжин дурсанд догтон буй. Амийг нь хамгаалдаг дурс гэж ух. Амийг нь мөнхөд зогцлон барих алтан шидэд дурс гээд ухтаа урсан минь. Уул толгодон нэг хар гурвалжин дурс оршчил байна. Хөх тэнгэрэ нэг хар гурван их эр хасын дунд оршиж байна. Над нар сар гурвчин ин шүү дээ. Үүслийн гурван эрдэнэ нэг сан. Хөх тэнгэрийн өндөр өвгөдийн гурван их багцлааг бэлэгдэж гурван багцлааны өвгөд бүрийн ховор ухан мэдлэг шингэж буусан хосгүй хүчит нэгэн дурс юм. Орчлон хорвоо дэлхий ертөнцийг орон дэд гурвалжин дурсгүйгээр оршон барихад хэцүү байх буй за. Хада чулуу оолус амтай гисэн бүхнийг хар. Гурвалжин тэр хайхамшигт дурсал буй. Гурвын тооны бэлэгдэр оршижл буй. Одоо тонгаа буурс. Ном сум саадган хар. Гурвалжин дурс байжл буй. Өргөө цагаан гэрэн хар. Гурвалжин дурс эн тэндгүй буй. Урс таанар мэлмиген хар. Гурвалжин дурс оршчил буй. Урс таанар махан бэн хар. Гурвалжин дурс эн тэндгүй оршоо. Сударта ингээд оруулан буйза урс. Дурсын хорвоод дэнсэлж буурсан минь. Дэндүү олон зүйлийн дунд эргэлдэн буй урсан минь. Өргөө цагаан гэрийнхэн ухааныг мэдхүү. Өргөө гэрт оршиж ирсний учгийг мэднэ үү. Дурс бүрийн дээдийг оршоосон голом тоо нэг хар. Өргөө гэрэн голоод урс минь хаана хүрэх гэв. Өнөд цагийн түүхтэй урс та нар дурсын их ухаан утгыг мэдэхгүйгээр өргөн дэлхийд яаж л орших гэв. Орчлон хорвоо одод тэнгэр дэв дэлхий тэнхэд уулс хүртэл дурс тамга бүхнийг айлдж дурсын их ухаан заларч байхад дурсхи урс та нар юуг тунгааж юуг сурнав. Урс та нар өргөө цагаан гэрээсэн гараад байгаль дэлхий ээжийг нэг хараадах. Багтам сайхан дурсан оршоо. Бадрангуй мэрэгэн ухаан оршоо. Ерөөлт цагаан дурсан оршоо. Ёсон хөлд тогчин хүртэл дурсан дундал үсэм шүү. Далай цагаан сүүгэн хар. Даамай сайхан олон дурсал оршоо. Оо жидэж ундааж буй зүйлсэн хар. Утгт олон дурс учиг өгүүлэн оршоо. Хэлбэр дурсгүй гэж бодсон бүхэн чинь хэлбэр дурстай оршиж байдаг юм. Мөшгийг чинь дүүргэх агаар хүртэл дурстай. Ундаа эдэг чинь үүсхэм буй. Шимт ертөнц чинь хүртэл дурстай буй. Шаргал алтан наран хар. Өнгийн цацраг нь хүртэл дурстай буй.
Дурсгүй зүйл гэж хаана байна вэ? Дуулгаад надад хэлээд л үрс. Дурсан үгүй зүйл хаан ч үгүй. Дурсын ухааныг умартах үрс та нар ярьж хэлж байгаа ядахтан цэгэн. Ямбалж суугтан хүртэл хэлэх үгэм бод. Аашил загнахтан хүртэл оюундан тунга. Үүслийн их ухаанд дурс чинь үе олон зүйлийг ном буй. Ур удмыг чинь өгүүлэн буй. Үндэс мөчрийг чинь таниулан буй. Өнгөд хорвоогоорон үрс та нар дурсын үдэрник хараад хаарай. Дурсын сонроор нэг сонордоо тоорой. Дурсын үйлэрник дүүргээд хэрээ. Хүрээ.